Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 2025 оны эхний 4-р сард 822.5 тэрбум төгрөг төрж, өмнөх оны мууяс 41.4 хувиар нийт зарлага 899.2 тэрбум төгрөг болж 29.6 хувиар тус өссөн байна. Харин эрүүл мэндийн тусламж үйлчилгээ зарим тохиолдолд чанартай байж чадахгүй байгааг иргэд улсын хурлын зарим гишүүд онцолсон. Энэ сэдвээр эдийн засгийн болонд сэтгүүлч уянга дэлгэрүүлэн хүрэх болно. Үзэгчтэй орой мэндийг хүргэе. За тэгэхээр эрүүл мэндийн даатгалын сантай холбоотой үүсэж байгаа асуудлууд бол сүүлийн үед бол анхаарал татаж байна. За хамгийн сүүлд гэхэд манай NTV-ийн мэдээгээр 5 дугаар сарын 28-нд гарсан сурвалжлагыг та бүхэнд хүргэж байна. Байгаа юм шиг байгаа хэрэгтэй. Гэтэл би ингээд хиймэл судастай жишээ юм. Тэгээ дээрээс нь ингээд маш хүндрэх хордлоготой одоо хүртэл ам заваарал ингээд наалтал тий юм чирч болохгүй. Тэгээ энэ хордлогоноос шалтгаалаад юу ч идэж чадахгүй ингээд явж байгаа байхгүй. Ийм хүн үйлдвэрлэлүүд ингээд миний ард 24 хүн байгаа. Энд одоо үйлчлэг авч байгаа 24 хүнээс гадна манад одоо ингээд хүлээлгэнд байгаа тий энд имчилгээ үйлчлэг авах шаардлагатай гэсэн маш олон хүмүүс байгаа шүү дээ. За энэ мэтчлэнгээр асуудал хүндрээд за диализын аппаратанд ордог, эмчилгээнд ордог 24 хүн гэхэд хаан улдврын нэгдсэн эмнэлэгт бол одоо эмчилгээнд тасалдсан нөхцөл байдал үүссэн. За энэ нөхцөл байдлын шалтгаан нөхцөл нь юу байсан бэ гэдэг дээр бол эрүүл мэндийн даатгалын ерхий газраас бол тайлбар авсан. За ингээд бол за бид бүхэн бол тухайн байгууллага санхүүжилтаа хэмээн өгсөн. За ямар нэгэн асуудал бол байхгүй. Тухайн байгууллагын зүгээс бол одоо яг энэ диализын аппаратын шаардлагатай тоног хөөрөмжийг авдаг компанитайгаа бол өрний асуудалтай байсан уу гэдэг ийм асуудал гарч ирсэн. Нэгсэндээ бол тухайн одоо байгууллагын удирдлагуудын зохион байгуулалтын алдаа байсан гэж тайлбарлаж байна. За хааллын эрүүл мэндийн төв дээр үүссэн асуудлыг манай байгууллага судалж үзэхэд бол тухайн эрүүл мэндийн байгууллага цаана гэрээт буюу одоо диализын тусламж үйлчилгээнд шаарддаг хэрэгслүүдэд худалдаж авахд өрийн үлдэгдэлтэй учраас асуудал үүссэн. Тэрнээс биш даатгалын байгууллагаас авах авлага юм уу те өмнөх онуудын авлага ч юм уу удаан хугацаагаар хоримтлогдсон үйлдвэр бол хааллын эрүүл мэндийн төв дээр бол байхгүй. Тэгэхээр энэ бол магадгүй эрүүл мэндийн байгууллагын зохион байгуулалтаас бас хамаарсан асуудал байгаа гэж бодож байна. Одоо бол эрүүл мэндийн байгууллагууд нэг сараас хойш эрүүл мэндийн даатгалын байгууллагууд өдөр тутамдаа тогтмол нэхэмжлээ явуулдаг. Сар болгоны эхэнд урьдчилгаа төлбөр болгодог. За тухайн сарын сүүл буюу эсвэл дараа сарын эхэнд нь өмнөх сарын гүйцэтгэлийн санхүүжилтийг нь олгож явдаг процесс явдаг байгаа. Тэгэхээр энэ процесс бол хэвээр үргэлжлэж явж байгаа гэж ойлгож байна. Тэгвэл энэ асуудал зөвхөн хаан улдврын нэгдсэн эмнэлэг дээр ч бас одоо бусад аймаг дүүрэг сум хороодын бас зарим нэг эмнэлэг дээр иймэрхүү менежментийн асуудлууд гарч ирж байна гэдгийг бол эрүүл мэндийн даатгалын ерхий газрын дарга болон албаны хүмүүс л тодтогч байна. Энэ нөгөө Баялгийн аймгаас надад одоо эмнэлгээс ийм бичиг ирүүлсэн юм л да. Санхүүжилтуудад дутуу олгогдчихж байна гэдэг. Тэгээ сар болгон бид бол одоо ингээд 1.2 тэрбумын санхүүжилт авдаг байдлаар ийм схем хийж гисэн. Тэгээ одоо нэгдсэн эмнэлэгт бол 505 ажилдаг. Тэгэхээр эдгээр одоо ажилтнуудын сарын цалинч хүрэхэргүй ийм нөхцөл байдлаар орчлоо гэж. Ер нь бол хасагдлын хувь бол нэг 5 орчим хувьтай гэж ойлгож болно. За энэ маань өөрөө нөгөө нэг архаг оншийн бүлэг дээр баг зэргийн хязгаарлалтууд орж төсвөөс хасагдсан ийм нөлөөлөл байгаа. Энэ дээр харин эрүүл мэндийн байгууллагууд маань маш зөв төлөлтийг хийж за дэвчиж болох зардлуудыг бас тодорхой хэмжээнд дэвчиж хүний нөөцийн зөв бодлогыг барьж ингэж ажиллах зохион байгуулалтад ажиллах хэрэгтэй. Эрүүл мэндийн даатгалын сан гэдэг өөрөө яг ямар зориулттай вэ гэхээр эрүүл мэндийн даатгалын сан бол одоо эмнэлгүүдээс чанартай тусламж үйлчилгээг бол худалдан авч байна гэж бол хэлж болно. За иргэдийн хувьд бол жишээлбэл эрүүл мэндийн даатгалын шимтгэлд бол тодорхой хэмжээгээр төлдөг. За түүнээс нь бол орлогоос нь төвлөрүүлээд сан бүрдүүлж байна гэсэн үг. 2019 онд гэхэд иргэн сард 3200 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлдөг байсан бол за ингээд өссөөр одоо 2025 оны 4-р сараас эхлээд бол сард 15840 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж байна. Энэ нь болохоор хөдөлмөрийн өсний доод хэмжээний 2% болсон байгаа. Өмнө нь бол эрүүл мэндийн даатгалын шимтгэл 1% байсан. Одоо ингээд 2% тавьж байгаа. За тэгвэл эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн орлогыг 2025 онд бол хэрхэн төсөөлж харж байсан бэ гэдгийг та бүхэнд 2024 оны төсвийн төслөөс авсан мэдээллийг харуулж байна. За эрүүл мэндийн сайдын багцад нийтдээ 2.5 их 80 төгрөг суулгуулад за үүнийх нь 1.1 их 80 төгрөг буюу ойролцоогоор 40 гаруй хувийг нь ажил олгогч даатгуулагчаас төлөх шимтгэлээс бол орлогыг бүрдүүлнэ гэж тооцоолон харсан юм байна. За харин 353 тэрбум төгрөгийг болохоор төрөөс эрүүл мэндийн даатгалыг хариуцах иргэдийн усын төсөөс төлөх шимтгэл гэж байгаа. За үүнд жишээлх юм бол ахмад наснууд болон за одоо 18 хүртэлх насны хүүхдүүдийн шимтгэл ч юм уу иймэрхүү төрлийн шимтгэлүүдийг бол багтаагаад орлогын хувьд бол ийм байна. Нийтдээ 2.5 их 80 төгрөгийн орлоготой байна гэж энэ онд төсөөлөн харсан юм байна.
Ёстой нөгөө л нэг энэ онд дуусд үзүүлэх хүнийхэн тоог нь манай эрүүл мэндийн даатгалын газар ванга шиг мэдээд байгаа юм гэдэг асуудал яриад байгаа байхгүй. Тэгэхээр үндсэндээ яг энэ хааж авчиж байгаас ялгаагүй бодлого явуулаад байна. Энэ одоо юу гэдгийг эрүүл биш энэ эрүүл мэндийн даатгах сантай боллоо шүү. Энэ асуудлыг хүндэж өгөөч. Энэ гүйцэтгэлээр санхүүжих асуудлыг тавьж өгөөч гэдэг. Энэ жилийн хувьд нийтдээ 1.9 их найт төгрөгийг бол одоо жилийн хувьд байгууллагуудад бол санхүүжилт хэлбэрээр олох юм байна. За ингээд сараар нь тооцоолж үзэх юм бол 160 гаруй тэрбум төгрөгийг бол эрүүл мэндийн салбарт ийхүү санхүүжилт хэлбэрээр гүйцэтгэлээс нь шалтгаалаад олгож байгаа юм байна. Энэ жилийн наривчлсан төсвийн хүрээнд 533 тэрбум төгрөг нь анхан шатны тусламж үйлчилгээ буюу 555 гэрээтэй байгууллагуудад хуваарлагдж байгаа. Яг энэ төсвийнхөө хүрээнд явж байгаа. За нэгж сумын төсөв бол өмнөх оныхоо төсвөөс хасагдаагүй байна. Одоо зарим нэг хүн ам цөөтөө баг тосхон одоо тосхны эмнэлгүүд одоо хэцүү байна гэдэг. Тэр улсуудын нэг иргэнээр авах санхүүжилтийн тарифыг нэлээд өндөр болгоод нэмж өгöd нэг иргэнээр нүүгж байгаа. Энэ чинь яг л хуучин тогтолцоо. Тэгээ дээр нь нэмээд гүйцэтгэл хийгээд тусламж үйлчлэгээ үзүүлээд санхүүжилт аваа л гэж. Гэтэ энэ дээр яригдж байгаа нэг гол анхаарал татах зүйл нь болохоор за энэ салбарт бол яг энэ мэрэгжлийн удирдлага чиглэлд бол яг энэ одоо менежментийг хариуцах мэрэгжлийн хүн дутагдж байна уу гэж хэлж болохоор байгаа юм. Энэ мэтчлэнгээр менежментэд зөв сайн зохион байгуулалтаа хийж чадаагүй гэсэн үдэд иргэдийн эрүүл мэнд амь насанд бол эрсдэл учрах нөхцөл бол үүссэн гэдгийг бас эдгээр жишээнүүдээс харж болно. Мэдээлэл хүргэлээ.